энэ жилийн шилдэг агент энэ гэсэн балаа юм Випро бол бүр үнэн болгосон үзэн яддаг байхгүй. За сарын шилдэг ч ялгаагүй. Тэр үед бүр социализмаас улбаатай уламжлалтай нэг юм балаа юм яваад байгаа байхгүй. За манай компани шилдэг ажилд шинэ жилээрээ нэг тоос өргөж будаа агшаач хивс мюс ингэ тэрүүлээ явуулчихна. Үл хөдлөх зуучлалын компани бол арай өөр. Гадаад явуулж байна. За Мальдив явуулж байна, Дубай явуулж байна, LA сан явуулж байна тий. За одоо хаашаа ч юм явуулж байна. Ингээд явуулаад байдаг. Тэгээ хэдүүлээ энэ дээр бүр нэг ухаанаа зараа жижигхэн логгийн дүгэл хийгээд үзье заяа. Тэр нөхрийг гадагшаа явуулж байгаа зардлыг байгууллагын удирдлага хувьяасаа гаргах юм уу? Нөө. Та нарын шимтгэлээс гаргана шүү дээ. Та нарын шимтгэлээс би энэ ч зөндөө аваад үлдчихэж байгаа. Тэрнээсээ гаргана шүү дээ. Тэгээ одоо жишээ нь Wipro бол юм жижигхэн компани заяа. Агентууд шимтгэлээ өөрсдөө авчдаг юм компани. Тэгэхээр бид нар агентод оногдож байгаа шимтгэлийг 5% бууруулах юм бол жижигхэн 5% бууруулж бараг мэддэг. Тийм бол жилд энчээ 100 гаруй сая төгрөгийн кэш цэвэрлүүлчихэж байгаа байхгүй. Тэгээ дэрнээсээ би 20 сая төгрөгөөр хэн дуртайгаа хаашаа чамаагүй явуулчих. Тэгээ уг нь бол цаана компанид 80 орчим сая төгрөгийн ашигтай. Тэгээ бид нар яагаад ингэж хийдэггүй мэ гэж юу? Үйл хөдлөх хөрөнгө зуучлалын компани бол өөр. За бусад компани яадаг юм бэ? Үйл хөдлөх хөрөнгө зуучлалын компани дээр бол тухайн жилийн шилдэг ажилтны шилдэг агент гэдэг нь хамгийн их байр зарсан, хамгийн их орлого олсон, хамгийн их шимтгэл хувьдаа авсан тийм нөхрийг шилдэг гэж нэрлэж байгаа байхгүй. Одоо жишээ нь өнгөрсөн 7 хотлох гэсэн өнгөрсөн сард манай нэг ажилтан агент 165 сая төгрөгийн шимтгэл гар дээр авж байгаа байхгүй юу. Тэгээ тэр нөхрийг би Дубай явуулах гэж бусдаас нь 20 сая төгрөг цуглуулаад тэрэнд өгөөд явуулах шаардлагагүй үстэй. Одоо жишээ нь тэр нөхрийн 20 сая төгрөгийн дотор манай нөгөө хөөрхий сарда ганц байр чадаа ядан зардаг нөгөө доржийн 300 мянган төгрөг явж байгаа байхгүй. Дорж тэрэнд 300 мянган төгрөг өгч явуулж ирснээс 300 мянгаараа өөрөө нэг хонь аваад хөлдөөгчөндөө ичвэл бүр илүү дээр амьдралд нь хэрэгтэй өст. Тэгээд энэ бүгднгээс нь ингээд авч ирсэн нэгэнд нь жоохон юмар ингээд урамшуулчдаг нөгөөдгөнд бүгдээрээ баярлаад байдаг нэг ийм нөтийн суулаа шиг балаа юм хэдүүлээ хаалж яхах. Тэг ер нь Wipro гэдэг компани байгуулагдаж тусдаа гарсан түүх ус энтэй их холбоотой. Тэг бид нар энийг бол цаашид хүлцэн дэвчиж чадахгүй болсон, цаашид ойлгохгүй болсон, үл эвлэрсэн учраас ингэж тусдаа гарч. Дээрэс нь нэг их балаа тайлбарладаг шүү дээ. Агентуудад мотивац өгж бусдад нь өрсөлдөөн үүсгэж байгаа маа. Нөө. Чиний зорилго ажлын үр дүн болвол амьдралын чинь чанар өнгөрсөн жилийн өдийн үетэй харьцуулахад одоо яаж өөрчлөгдсөн бэ гэдэг болохоос биш. Бусадтай өрсөлдөөд бусдын мөнгөөр Дубай явах бол огт биш байхгүй юу? Чиний амьдралын чанар яаж сайжирч байгаа. Өнгөрсөн жилтэй харьцуулахад яаж байгаа. Чиний уудаг, иддэг, өмсдөг, зүүдэг, ундаг машин, унтдаг байр чинь яаж сайжирсан гэдгээс хамаг юм хамаатай болохоос биш зүгээр нэг юм болсон болоогүй те. Тэгээд энэ бол бид нарыг зайл гэж боддог. Энэ бол зайл. Бүгднгээс чинь аваад нэгэнд нь жоохоо өгөөд бусдыг өөрөө аваад үлдчихдэг бол энэ зайл. Тэгээд Wipro бол ийм л бодтой байдаг. Та бүгд юу бодож байна? Санал бодлого олцсон.